Дараагийн мэдээг танилцуулъя. Энтгийн нэгэн барилгад гал гарсан байна. За үүнээс болоод хамгийн багадаа 17 хүн амнасаа алдсан гэсэн ийм харамсалтай мэдээг танилцуулж байна. Энтгийн өмнөд хэсэгт орших Хайдрабад хотын Чарминар нэртэй одоо түүх дурсгалын газрын ойролцоо байдаг барилгад бол гал гарсны улмаас бол ийхүү хүмүүс амнасаа алдсан байна. Хэд хэдэн хүн гэмтэж бэрцэн гэдгийг албаны хүмүүс ням гарагт мэдээж байна. За хэд хэдэн хүн ухаангүй байдалтай олдсон, ингээд эмнэлэгт хүрэгдсэн гэдгийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа. Хэвлэлүүдийн мэдээсээр уг барилгын доод давхартаа үн тэтгэлийн дэлгүүртэй дэд давхарт нь орон сууцны барилга байсан юм байна. Энтгийн холбооны сайд бөгөөд Бахатея Жаната намын дарга Кишан Реди тухайн ослын газарт очиж сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө осол богино холболтын улмаас болсон олон хүн нас барсан гэж мэдэгдсэн байна. За мөн гал төмрийн албаны ерөнхий одоо хариуцсан даргын хувьд бол сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ ням гаргийн өглөө нэг давхарт гал өрөх үед 3 давхар байшинд 21 хүн байсан юм байна. За ухаангүй байдалтай эмнэлэгт хүрэгдсэн 17 хүн нь амьд үлдэж чадаагүй юм байна. За тухайн барилгын болов шат маш нарийнхан байснаас барилгаас цухтаж гарахад хүндрэлтэй байсан, ганцхан гарцтай байсан. За үүнээс болоод үүнд нь бол гал гарсан байсан учраас хүмүүс тухайн гарцаар гарах боломжгүй байсан. Үүнээс болоод амнасаа алдсан. За галыг бол бүрэн хэмжээнд унтраасаа гэж мэдэгдэж байгаа. За энэ явдалтай холбогдуулан энтгийн ерөнхий сайд Нарендра Модри хохирогчд болон түүний ар гэрээхэнд хандаж мөнгөн одоо нөхөн олгор олгохоо мэдэгдээд хүний амь нэрсцэнд гүнээ харамсаж байгаагаа X платформд мэдэгдсэн байна. За энтгэгт бол энэ барилгад гал гарах явдал бол ихээхэн түгээмэл байдаг. За учир нь гэвэл барилгын компаниуд болон орсон суугчид барилгын аюулгүй байдлын хууль дүрэн болон одоо хим хэмжээг огт мөрддөггүй. За үүнээс болоод тухайн ийм төрлийн ослууд гарах нь түгээмэл байдгаа гэж орон нутгийн хэвлэлүүд мэдэгдэж байна.